Эрхэм үзэгч та бүхний өнөөдрийн ажил бүтэмжтэй байна уу? Монгол малчтын төв телевиз, малчин телевизийн тодруулах болонд маань Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академийн брэнд менежер мөнгөчөнгөө сургалт хариуцсан менежер Нансалмаа нараа өргөдөн оролцож байна. Орой мэнд хүргэе. За орой мэнд хүргэе, баярлалаа. За тэгэхээр Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академийнхаа үйл ажиллагааныхаа талаар гуруула яриага эхлэе. Хичнээн оюутан төгсгөж ажлын байраар зуучлав тийм ээ. За сайн бацгаана уу бүгдэнд энэ орой мэндийг хүргэе. За манай Монголын хүний нөөцийн удирдлагын шинжилгээ академи бол 2010 оноос анх эхлээд үүсгэн байгуулагдсан. Ерөнхийдөө богино хугацааны ажлын байран дээр мэргэжүүлдэг 100% практик сургалтуудыг явуулдаг юм мэргэжлийн байгууллага байна. За тэгээ ерөнхийдөө 10 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулахдаа нийт бол 20,000 гаруй төгсөгчдийг амжилттайгаар төгсгөөд өөрийнхөө дэргэдэх хөдөлмөр 100 жилийн албаараа дамжуулаад тэдгээрийн 70-80% нь бол амжилттайгаар хөдөлмөрийн зах зээл дээр ингээд зуршлан гаргацсан юм мэргэжлийн байгууллага хамтарлан байна. Тэгэхээр урт хугацаа, богино хугацааны ялгаатай зүйл нь юу юм бэ? Онцлог давуу тал нь юу юм бэ? За өнөөдөр бол ерөнхийдөө төрийн захиргаа хүний нөөцийн удирдлага, санхүүш нэгтлэн бодог бүртгэлийн 1 жилийн мэргэжлэр ам диплом олгох өдрийн ангиудынхаа талаар танилцуулгаар ирсэн. За 1 жилийн хугацаанд сургалт маань үргэлжлэн өөрөөр хэлбэл 4 жилийн хугацаатаагаас илүүтэй 1 жилийн сургалтуудын онцлог нь юу юм бэ гэвэл нэгдүгээр хүний амьдралын хамгийн чухал юм бол цаг хугацаа. Цаг хугацаа хожно. Хоёрдугаар бол мэдээж төлбөр тийм ээ. Төлбөрийн юутай. За 3 дугаард яг гэхээр ер нь манай богино хугацааны сургалт бол 100% ажлын байрны практик сургалт гэдгээрээ давуу талтай. За тэгэхээр ерөнхийдөө ихтэй сургуулийн нийт 4 жилийн бакалавр магистрийн хичээлийг 100% гэж үзэх юм бол яг практик дээрээ буюу хөдөлмөрийн зах зээл дээр гарахаараа тэдгээрийн яг практик дээр нэг 20 хүрэхгүй хувийг нь ерөнхийдөө ашигладаг. За тийм учраас бид нар бол манай сургалт бол яг 100% практик гэдгээрээ давуу талтай. 1 жилийн мэргэжлийн ам дипломыг төгөөд аваа энэ сургалтын суусан хүүхдүүд байна. Ажлын байрнаар гараад тухайн позишн дээр очиод шууд ажиллах боломжтойгоор юм давуу талтай байдаг. Өнөөдөр элсэлтэй авах гэж байгаа хүний нөөц төрийн захиргаа тийм ээ санхүүч нэгтлэн бодогч сургалтын талаар мэдээлэл өгөөч. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За төрийн захиргаа хүний нөөцийн удирдлагын маань 1 жилийн мэргэжүүлэх хамтлагтай ангийн маань давуу тал онцлог нь бол юу байх вэ гэхээр ихтэй бол хичээл маань олон салбарт олон чиглэлээр хөрвөн ажиллах боломжтой байдаг даваа талтай байгаа. За тэгэхээр ямар мэргэжлүүдээр хөрвөн ажиллах боломжтой вэ гэхээр төрийн захиргаа, хүний нөөцийн менежмент, хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй, офис менежер, архив, албан эрх хөдлөлт. За тэгээд хөдөлмөрийн эрх зүй хууль эрх зүйгээр хөрвөн ажиллах олцуулан ажиллах боломжтой байдаг даваа талтай байгаа. За хөтөлбөрийн маань даваа тал нь болохоор үндсэн болон нэмэлт гэсэн хоёр хөтөлбөр явагдав. За үндсэн хөтөлбөр нь болохоор анхан шатнаас нь ахисан шат руу таныг сурган хүмүүжүүлэх хичээл нь орох бол нэмэлт хөтөлбөр нь болохоор таны хувь хүн рүү хандсан тийм ээ харилцаа, хандлага, хувь хүн рүү хандсан хичээлүүдийг орж өгдөөр илүү даваа талтай нэмэлт байдаг гэсэн үг. Аливаа албан байгууллага тийм ээ аливаа сургалтын төвийн ер нь академи маань багш арга зүй бол гол хүчин зүйлс байдаг шүү дээ тийм ээ. Багш заах арга зүйн хувьд ямар онцлог давуу талтай юм? За манай Монголын хүний нөөцийн удирдлагын шинжилгээний академийн багш боловсон хүчний хувьд бол манайхыг өөрийн гэсэн орон тооны 26 багш ажилттайгаар ирэхэд бол багш нартайгаар сургалтаа явуулж байна. Хүний нөөцийн менежментийн тэнхим болон санхүүш нэгтлэн бодог бүртгэлийн тусдаа тэнхим хариуцсан багшнууд маань үйл ажиллагаагаа явуулдаг. За мэдээж практик сургалт явуулж байна. Нөгөөтэйгөр хүмүүсийг ажлын байран дээр бэлтгэж байгаа учраас тухайн боловсрал мэргэжил болгож байгаа хүмүүсийн ур чадвар гэдэг бол айгүй чухал мэдлэг тийм ээ. За мэдлэгийн хувьд бол ерөнхийдөө бакалавр болон магистраас дээш зэрэгтэй ийм болсон хүчнүүд хичээлүүдийг ерөнхийдөө удирдаад явж байна. За яг ур чадрын хувьд бол тухайн салбар дээрээ тийм ээ хүний нөөц бол хүний нөөцийн салбар дээрээ за санхүүш нэгтлэн бодог бүртгэл бол энэ салбар дээрээ ахлах ажилтан ахлахын хэмжээнд хүрсэн ажиллаж исэн. Ерөнхийдөө бол энэ чиглэлээр 100% мэргэжсэн 4-5 жил яг тухайн салбар дээр ажилласан туршлагатай юм багш нар бол сургалтыг удирдах явуулж байгаа. Санхүүч нэгтлэн бодогч бүртгэлийн тийм ээ сургалтын талаар. За санхүүш нэгтлэн бодог бүртгэлийн сургалтын хувьд бол ямар өнөөдөр ерөөхдөө бол дандаа өдрийн ангиуд байгаа. Өдрийн анги гэдэг нь яа гэхээр төрийн захиргаа хүний нөөцийн удирдлага болон санхүүш нэгтлэн бодог бүртгэлийн ангийн оюутнууд маань ерөөхдөө нийт бол 8 сарын хугацаанд хичээлэлдэг. 1-6 сарын хугацаанд бол академийн дээр 100% мэдлэг ур чадвараа эзэмшин. За 7 дугаар сар дээр бол сурсан мэдсэн зүйлээ практик дээр гараад өөрөөр хэлбэл дадлага дээр гараад хэрэгжүүлдэг байгаа. Тий. Манайтай хамтарч ажиллаж байгаа 500 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд дээр за манай хөдөлмөрийн биржийн хөдөлмөрийн
хөтөлбөрийн зуучлалын дагуу ерөнхийдөө дадлах зуршлагдлан гараад за 8 дугаар сарда тухайн сурсан мэдсэн зүйлүүдэд баталгаажуулаад курсын ажил буюу албан ёсны одоо бүх тэ практик сургалтаар тухайн хөө одоо нийтийн 8 сарын хугацаанд юу эзэмшээд байгаа юм бэ гэсэн энэ курсын ажлыг хамгаалаад ерөнхийдөө төгсдөг байгаа. Тий. За санхүүж нэгтлэн бодох бүртгэлийн ангийн хувьд бол ямар онцлогтой юм бэ гэхээр ерөнхийдөө санхүүж нэгтлэн бодох чиглэлээр ажиллаж байгаа хүмүүстэй ажлын байран дээр гарахад мэрэгжлийн болон хувийн ямар ур чадвартай байх хэрэгтэй юм бэ? Тэдгээр ур чадваруудыг бол бүгднгийн эзэмшүүлнэ. За ерөнхийдөө КАС, НЯРО, Нягтлан ерөнхийдөө яг энэ чиглэлийнхэн бол бүх төвчний ажлыг эрхлэн гүйцэтгэх боломжтой. За давхар бид нар бол яг энэ хоёр хөтөлбөр дээр хүний нөөцийн хөтөлбөр дээр бол офис менежер компьютерийн сертификат олгож байгаа. Энэ яг өнөхөр хөдөлмөрийн зах зээл дээр гараад бид нар оюутнуудаа хосож ажиллах боломжийг, хөрвж ажиллах боломжийг олгож байгаа. Давхар бас ажил эрхлэн гүйцэтгэх буюу эдийн засгийн хувьд ч үүднээс за санхүүж нэгтлэн бодох хөтөлбөрийн хувьд бол нэмэлт хөтөлбөр нь одоо Нярмын хос сертификаттайгаар ингээд төгсөж ийн хамтаас хослон гүйцэтгэх боломжтой гэсэн үг. Яг энэ санхүүж нэгтлэн бодох бүртгэлийн ангид бол ямар хүн хамрагдах юм бэ гэхээр одоо бүрэн дүнд боловсралтай. Хамгийн гол нь энэ хоёр мэрэгжилд маань эсэлтийн ерөнхий шалгалт хамаарахгүй анаас олон боловсрал харгалзахгүй бүрэн дүнд боловсралтай тийм ээ. За тэгэнгүүтээ ерөнхийдөө юутай энэ чиглэлээр одоо төгссөн ч гэсэн ажлын байран дээр гарах гэхээр практик ур чадвар байхгүй. Яагаад гэвэл юм болгонд өдрөд ингээ өөрчлөгдөж байгаа тийм ээ. Тэр үднээсээ хамгийн сүүлийн үеийн хөтөлбөрөөр хамгийн сүүлийн үеийн одоо хөдөлмөрийн зах зээлийн одоо юуны дагуу шаардлагын дагуу ингээд бэлтгэн гаргаж байгаа. Тэгэхээр академик маань сонгохын тулд тийм ээ хөдөө орон нутгаас одоо хамрагдахын тулд иргэд маань ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой юм. Жишээ нь 10 жилээ төгсөж байгаа хүүхдүүд маань энэ жил ихтэй сургуульд элсэн суралцах гэж шүү дээ. Дээрээс нь энэ жил COVID-19 гэж цар тахалтай жил сургалтын төлбөрийн хувьд уян хатан нөхцөл боломж байгаа юм. За үндсэн төлөв хоёр сургалтын маань төлбөр нь болохоор сая 800 мянга гэж байгаа. Ерөнхийдөө бол сургалтын авцаа төлбөрийн ах нь уян хатан бодлого буюу 4-5 удаа хувааж өгөх боломжтой байдгийг. За мөн та бид маань 9 сарын 15-наас өмнө бүртгүүлээд хөнгөлт урамшууллыг бас эдлэх боломжтой байгаа. Тэгэхээр та бид маань одоо орох гаж байгаа учраас бид мэрэнд менежерүүдтэйгээ холбогдоод бүртгүүлэх боломжтой байгаа шүү. Одоо 4 жилийн сургалт, 1 жилийн сургалтын онцлог их байна гэж сайн ярьж байна. Тэгэхээр дээрэс нь одоо 4 жил сурлаа гэхэд эргээд ажлын байр гэдэг зүйл айгүй хүндрэлтэй байдаг. Тэгэхээр одоо Монголын хүний нөөц удирдлага шинжилгээний академи маань хөдөлмөрийн биржтэй тийм ээ. Хөдөлмөрийн биржийн талаар танилцуулж. За академи бол өөрөө 2010 онд үүсгэн байгуулагдсан. За 2010 онд үүсгэн байгуулахад манай хөдөлмөрийн бирж буюу одоо хөдөлмөр зохицуулалтын алба бол яг түүнтэй одоо академитай маань хамт үүсгэн байгуулагдаад ерөнхийдөө зөвхөн манай биржийн хамгийн давуу тал гэвэл зөвхөн өөрсдийнх нь төгсөгчдийг бид нар ажлын байранд 100% зурчилдаг. За тэгээ 10 жилийн хугацаанд бол яасан юм бэ гэхээр одоо манай анхлан төгсөгчд бол хүний нөөц чиглэлээр бол хүний нөөцийн албаны дарга тий ямар нэгэн одоо ахлах ажилтан за нэгтлэн бодох чиглэлээр мөн адил байгууллагын удирдлага энэ хэмжээнд очсон байгаа. Тэгэхээр эргээгээд хүмүүс маань яг гэхээр мэдлэг болон ур чадвар, зан чанар тий бүх ямаараа академи бүтээгдэхүүнүүд бол өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр танигдсан, эрэлт маш их өндөр байдаг. Эргээд академийн бүтээгдэхүүн буюу одоо хүүхдүүдтэйгээ авах сонирхол маш их байдаг. За 10 жилийн хугацаанд бол 20 мянга гаруй төгсөгчдийг одоо бид нар төгсгөөд яг хөдөлмөр зохицуулалтын албаараа дамжуулаад бид нар нэг нийт бол эдгээр одоо оюутнуудын нэг 70-80% нь бол зохицуулалтын албаараа амжилттайгаар одоо зуршлан гаргацсан байгаа. Мэргэжлээ сонгож чадахгүй тийм ээ. Одоо оюутнууд маань одоо амтлагаад сургалт явуулдаг шүү дээ тийм ээ уламжлалт болсон. Тийм, ер нь бол академи дээр одоо доор бол одоо манай хувцас гарч ийн. За бүртгэл мэдээлэл бол доор гарч байгаа хувцаар 1-р 24 цаг явагдаж байгаа. За 2-р хэрвээ яг ингээд эргэлзээд байгаа тий яг шийдвэрээ гаргаж чадахгүй хүмүүс байна бол манай академи дээр ирээд одоо 100% манай брэнд менежерүүдээс үн төлбөргүй мэдээлэл зөвлөгөө аваад бүртгүүлэх боломжтой. Тийм цаг хугацаа хожин нөгөөтэйгөр практик туршлага гэдэг бол ер нь хамгийн чухал тийм. Мөн суралцсаахын явцтай тийм ээ давхар өөрийгөө хөгжүүлэх боломж болцсон хэрэг үт юм бэл. За хэрвээ манай хөтөлбөрт болохоор нэмэлт хөтөлбөрт орж өгсөн байгаа учраас нөгөө хувь хүндрэмд хандсан хичээлүүдийг бол маш ихээр орж өгдөг гэсэн үг. Хувь хүндрэмд хандсан тийм ээ элтэг хурлаг манлайлал тийм ээ хувь хүндрэмд хандсан хичээлүүд орохоос гадна та бүхэн манай хөтө манай одоо бизнес бодлого 1 сарын хугацаанд үн төлбөргүй явах боломжтой. Ер нь бол манай оюутнууд бол маш их яг нөө завгүй байхыг бол маш эрмэлздэг гэсэн. Энэ өдрийн анги болохоор хөтө төрийн цаг хүний удирдлагын анги нь болохоор 3:30-аас 5:30 хичээлд 2 цагаар хичээлдэг.
хүчний агнал санхүүж нэгтлэн бодол нь болохоор 1-3 цагийн хооронд хичээлдэг юм байна. Тэгээ өдөр болгон ажлын 5 өдрүүдээр хичээлээд ерөөхдөө хагас бүтэн сайндаа амраад явдیں۔ Өдөрт ер нь бол 2 цагаар л хичээлэлдэг. Тэгэхээр манай оюутнууд маань яг үхээр хөдөлмөр зууч жилийн албаараа дамжуулаад давхар одоо манайх цагийн ажилаас зуршлан гаргадаг. Тэгэхээр яг ажлын үед хичээлийн бус цагаараа болол оюутнууд маань цагийн ажил хийх боломжтой байгаа. Хичээл нь өдөрт 2 цагаар явдаг. Практик сургалтын систем бол өөрөө тийм байдаг. Хүмүүст яг чанартай сургалтыг те тогтсон цаг төгстэй юмыг нь ерөөсөө ингээд цагаар нь өгөөд явдаг байгаа. Орон нутгаас хамрагдж байгаа хүмүүс маань энэхүү сургалтанд суух гэж байгаа өдрийн ингээд суух гэж байгаа оюутнууд маань одоо нийслэл хотод ирлээ гэхэд байрны асуудал хэцүү байдаг. Тэгэхээр байр хангамж мөн түнчлэн одоо хөнгөлөлт урамшуул юу байгаа. Одоо жишээ нь нэг гэр бүлээс 2 хүн суралцлаа гэхэд ямар нэгэн хөнгөлөлт урамшуул байгаа юм. Тэгээ ерөнхийдөө хөнгөлөлт урамшуулалтын хувьд бол одоо 1-р цар тахал байна тийм ээ. COVID-19 дэмжиж бид нар бол 9 сарын 15-наас өмнө одоо бүртгүүлсэн бүх хүмүүстээ одоо сургалтын төлбөрийг хөнгөлөлт олгож байна. Нийт 2 одоо сургалтын маань төлбөрийн хувьд бол сая 800 сая төгрөг гэдэг. Дараагийн төлбөр дээр одоо хамгийн чухал юм юу юм бэ бол уян хатан нөхцөл байгаа. Мэдээж одоо аль талдаа эдийн засгийн маш одоо өндөр эрсдэлтэй байна тийм үднээсээ суралцагчтайгаа суралцах хугацаанд төлбөрөө тийм өөрийнхөө боломжоор одоо 4-5 удаа ингээд хуваагаад төлөх ерөнхийдөө боломжийг бол олгоцсон байгаа. За сургалтуудын хувьд бол 8 сарын 9 сарын одоо 28-нд эхлэх гэж байгаа. 9 сарын 28-нд эхлэн эсэлтийн ерөнхий шалгалт одоо шаардахгүй. За энэ төрийн захиргаа хүний нөөцийн удирдлага болон санхүүш нэгтлэн бодох чиглэлээр ажиллах сонирхолтой тийм ээ. Хүн болгонд ерөнхийдөө нээлттэй байгаа. Нас олон боловсрал харгалцахгүй. Санхүүч нэгтлэн бодогч тийм ээ. Дээрэс нь хүний нөөц төрийн захиргаа энэ хоёр хичээлийн маань өдрийн ангийн хичээлийн маань хичээлийн хөтөлбөрийг задруулж байна. За төрийн захиргаа хүний нөөцийн хувьд бол үндсэн 5 чиглэлээр мэргэжтэй. Нэгдүгээрт бол хүний нөөцийн менежмент тийм ээ. Хүний нөөцийн удирдлага чиглэлээр бол бүрэн мэргэшин. Хоёрдугаар төрийн захиргаа. Гуравдугаарт бол хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй. За дөрөвдүгээрт офис менежер компьютер. За тэгээд хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн харилцаа хамгаалал буюу тухайн хүнийг тий олон салбар дээр хөрвж ажиллах боломжийг олгоно. За тэгээд хөдөлмөр санхүүж нэгтлэн бодохын хувьд бол одоо татвар тийм ээ санхүүгийн бүртгэл за ер нь яг санхүүж нэгтлэн бодох чиглэлийн одоо ажиллаж байгаа хүн байна. Ер нь ямар ур чадвартай байх хэвтэй бүгднийг нь эзэмшүүлдэг. За нөгөөдөөр санхүүж нэгтлэн бодохын хувьд бол яа гэм бэ гэхээр нэгдүгээр гар аргаар бүх юмуудыг одоо бэлтүүлж сарна, тайлан, баланс гэх бүх юмыг те. Хоёрдугаарт нь санхүүгийн програм дээр хүүхдүүдтэйгээ бэлдэн. Smart Logic буюу одоо хамгийн сүүлийн үед одоо хэрэгжилж байгаа санхүүгийн програм дээр ер нь бүх хүүхдүүдтэйгээ ажиллаж сургадаг байгаа. Тэгэхээр залуучууд маань бас сая хэлж ин л та хөдөлмөрийн биржээрээ дамжуулаад бусад цагаараа ингээд суралцах боломжтой гэж байна. Өөр одоо ямар давуу тал байна? Яагаад заавал Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академиг сонгох ёстой вэ? За нэгдүгürt бол 2 мэргэжил маань 1 жилийн хугацаанд уяа одоо төгсөх байгаа. Нэгдүгээр цаг хугацааны бол бидэрт аюул том боломж байна. Хоёрдугаар яг бид нар ерөөдөө ажилдаа орлоготой Монгол хүний бүтээхийн төлөө тийм ээ. Ерөөдөө 1 жилийн хугацаанд хүүхдүүдээ сургаад хөдөлмөрийн биржээрээ дамжуулаад ажлын байран дээр шууд зуршлан гаргана гэдэг бол маш том давуу тал. Улаанбаатар хот болон орон нутагт одоо хамтарч ажиллаж байгаа 500 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудтай бол шууд зуршлан гаргаж байна. За дараагийн нэг том давуу тал бол мэдээж төлбөр тийм ээ. Төлбөрийн уян хатан нөхцөл буюу төлбөрөө одоо суралцах хугацаанд хуваагаа төлөх боломжтой. За нөгөөтэйгөр багш боловсон хүчнүүд байна. Багш боловсон хүчний хувьд бол манай багш нар яг ажлын 6 цагаар бол пул ингээд академи дээрээ байж идэг. Тухайн хичээл судлах 2 цаг дээрээ л тухайн оюутныг энд бай гэдэг байгаа бол ер нь биш. Хэрэг үнэхээр боломжтой бол өөрөө илүү дадлагч чаад өөрөө илүү туршлага олоод тийм ээ. Академи дээрээ хичээлээ ингээд сонгон судлаад явах бүрэн боломжтой. За тэгээд цагийн ажил ерөнхийдөө эрхлэх боломжтой байгаа. Оюутнууд маань суралцсан хавцтай мэдээж дадлага гэдэг бол маш чухал зүйл. Тэгэхээр бас хөдөө орон нутгаас ирээд хотод байж байгаа тийм ээ. Оюутнууд маань танил талмуутай байдаг. Тэгэхээр дадлагт яаж гарах вэ? За тэгэхээр өөртөө хүүхдүүд маань суралцж байгаа 8 сарын хугацаанд 1-6 сарда бол онл практикаа бол хичээлийнхаа 100% практикаар үзчихдэг байгаа. За 7 дугаар сарда бол хүүхдүүд маань яхаа шууд тухайн одоо байгууллагад дадлагт гараад 8 дугаар сарда тэр тухайн байгууллагад гарсан дадлагынхаа зацуугаар яхаа курс ажлын дипломаа гэж бичдэг гэсэн. Тэгэхээр хүүхдүүд маань яхаа өөртөө нэг заавал танил танаараа байгууллага зуршлах биш тийм ээ. Манай академиас өөртөө дадлагт байгууллагад зуршиж өгөх учраас тухайн хүүхдүүд маань өөртөө ингээд дадлагтаа гараа авчдаг гэсэн. Одоо энэ бид 3 орд харагдж байгаа курсын ажил үү шүү дээ. Энэ одоо
энийг бичсний давуу тал нь ер нь юу юм? За энэ бол яг гоо гэхээр ерөнхийдөө практик сургалтаар тухайн хүн тий хүний нөөц чиглэлээр бол төлөвлөлт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт тий ерөнхийдөө ямар мэдлэг ур чадварыг одоо эзэмшсэн байх хэвээр ямар хууль эрх зүй бичиг баримтын доор ажил тий яг тэр жил ээлжийн амралт яаж боддیں тий ингээл ерөөсөө тухайн хүнийг яг мэргэжлийн чиглэлээр л бэлдээл энэ курс ажлыг бичүүлдэг. Бөөнөрөө ингэ нийлээд одоо компани байгуулцдаг өөрсдөө компани болоо тэн дундаа л ерөөсөө бүх зохион байгуулалтаа хийгээ явуулдаг гэсэн. Курс ажил бичихийн дараагийн нэг том давуу тал байгаа багаар ажиллах ур чадвар курс ажлын хүүхдүүд байна. Баг болоо бичдэг. Тэгэхээр өөрөө одоо хүний нөөцийн менежментийн одоо менежерийн онцлог гэвэл өөрөө хүмүүсийг өдөртөн зохион байгуулдаг тийм ээ манлайлдаг, багаар ажилладаг. Учираас тухайн хүмүүсийн энэ курсын ажил бичиж яхад нэмэлт ур чадвар нь хөгжөөд явждаг гэсэн. За актем бол зөвхөн мэдлэг ур чадвар гэхээсээ илүү зан чанар хандлага тал руу нь бол хүүхдүүдийг айгүй их бэлддэг. За орчин үеийн одоо ажлын байрны одоо онцлог захиалагчдын ажлын байр одоо ажил олгогчдын тавьж байгаа шаардлага юу юм бэ гэвэл зан чанарыг ажилд авч ур чадварыг эзэмшүүлнэ гэж байгаа. Тухайн хүний зан чанар төлөвшөл хэдий хэмжээний одоо тий одоо окей сайн байна. Одоо тэр чигээр одоо тухайн ур чадварыг олвол маш хурдан хугацаанд эзэмшиж авах боломжтой. Зохион байгуулах ур чадвар байна тийм ээ. Хүний нөөцийн менежментийн хувьд бол маш олон одоо нэмэлт ур чадвар заагддаг. Тэгэхээр одоо яг энэ манай мэргэжлийн дипломны хувьд бол хичээл нь аль анги дээр үндсэн хичээлүүд маань хоёр хэсгээр за бүрдчихэж байгаа. Үндсэн хичээлүүд буюу нэмэлт хичээлүүд гэдэг. Үндсэн хичээл дээр нь тухайн хоёр мэргэжлэр тухайн хүн ямар одоо мэдлэг ур чадварыг эзэмшсэн байх хэвээр. Тэр бүгдийг нь бол үндсэн хичээлүүдээр нь заагаад нэмэлт ур чадваруудаар нь бол энэ уян ур чадвар буюу софт ур чадварын хичээлүүдийг маш ихээр оруулж өгдөг. Элдэх урлаг байна, манлайлал байна, хандлага байна, багаар ажиллах чадвар байна, зохион байгуулах чадвар байна тийм ээ. Энэ хоёр ур чадваруудыг одоо санхүүш нэхлэн бодох бүртгэлийн анги болон төрийн захиргаа хүний нөөцийн удирдлагын анги гэсэн хоёр анги дээр хуулийн дээр нь ерөөхдөө бол оруулаад өгсөн байгаа. За тэгэд ер нь 8 сарын одоо 9 сарын 28-нд эхлэх санхүүш нэхлэн бодох бүртгэл төрийн захиргаа хүний нөөцийн удирдлагын хоёр ангийн хувьд бол нэгдүгээр өдрөөр хичээлэн өдөр болгон 2 цагаар хичээлээд ажлын 5 өдөр хичээлээд хагас бүтэн сайндаа амраад явдیں۔ Ажлын 5 өдөр болоод өдөрт 2хан цагаар хичээлэн. Хүний нөөцийн ангийн хувьд бол 3-аас 5-ын хооронд өдөрт 2 цагаар санхүүш нэхлэн бодох бүртгэлийн хувьд бол 9-ээс 3 цагийн хооронд л ерөөхдөө өдөрт ингээд 2 цагаар хичээлээд явдаг байгаа. Тэгэхээр ер нь бусад цагаараа бол одоо хүүхдүүд маань манай хөдөлмөр зурчилын албаар дамжуулаад ажлын байранд буюу одоо цагийн ажил хийгээд явах боломжтой. За тэгэнгүүтээ энэ хоёр мэргэжил бол эргээгээд хөдөлмөрийн зах зээл дээр маш өндөр эрэлттэй мэргэжил тийм ээ. Одоо дор ажил санхүүш нэхлэн касс гэхэд нэг байгууллага дээр 2-3 байдаг ч юм уу. Хүний нөөцийн менежер мөн адилтай мэргэжилтэнгүүд одоо 3-4 ингээд айл аль нь хөдөлмөрийн зах зээлээр маш өндөр эрэлттэй байдаг юм мэргэжлүүд учраас одоо ингээд та магадгүй эргэлдэж байгаа бол доор гарч байгаа хувцсуудаар тий 24 цаг бүртгэл мэдээлэл одоо нээлттэйгээр явж байгаа. За мөн актем дээр маань ирээд одоо 100% ингээд үн төлбөргүй зөвлөгөө аваад явах боломжтой. За баярлалаа бидний урилгыг хүлээн авсанд. Үзэгчдээ тодруулга болон маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.